Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ бүгд найрамд Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллений 2025 оны 5 дугаар сард хийсэн төрийн ажлын үеэр 60 сая еврогийн их усуртээс санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийг байгуулах иргэнцлийн захидлыг хоёр улсын сангийн яам хооронд байгуулсан. Хэлцээрийн хүрээнд өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох журмын дагуу яамдуудаа санал авч эдийн засаг хөгжлийн яамнаас эдийн засаг нийгмийн үр өгөөж хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичиж туссан байдлаар ирэмэллээ. Үүний дагуу төвслийн жагсаалтыг Австрийн талд хөргүүлэн санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрийн дүнг 65 сая евро байхаар тохиролцсон бөгөөд тус их усрээр хавдар судлалын үндэсний төв, гэмтэл сувгийн судлалын үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн төв, улсын 1-р төв эмнэлэг, цэргийн төв эмнэлэг, төрийн тусгай албан агчдын эмнэлэг, улсын дур үжигийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинжлэх, суурилуулах, хүний нөөцийг чадварчуулах, төсөл хэрэгжүүлэхээр төслүүдийн нэр дүнг хэлцээрийн авсралтанд тусглаа. Хэлцээрийн хүрээнд ажиллах зээлийн их усүр нь 1% хүүтэй 0.9% баталгааны шимтгэлтэй 19 жилийн хугацаатай эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд тус хэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол улсын их хурлаар заавал сойрхон батлагдах гэрээ болно. Иймд Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Австри улсын засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлцээрт гарын үсэх зурах эрх олох тухай ерөнхий сайдын захирамжийн төслийг хэлцэн дэмжиж өгнө. Анхаарал тавьсан баярлалаа.